За сайн байна уу? Favorite байна. За миний өмнө жилийн оруулсан нэлээд хэдэн мэрэгнүүд маань copyrightтэй дуу ашигласнаас болоод дуунууд нь тасалдаад байгаа. За тэгээд тэр бичлэгнүүдээ бас би ерөнхийдөө өнгөрсөн жилийн миний анхны бичлэгүүд болохоор ерөөсөө устгахыг хүсдэггүй тийм ингээд байлгаад байдгийн. Тэнгүүд хүмүүс ингээд дуун байхгүй байна гэдээ айгүйх комментууд бичээд байгаа. Тэгээд та нартаа тэгээд тэр хүмүүстээ зориулаа тийм сонсож чадахгүй байгаа. Тэгээд сонирхож байгаа тэр хүмүүстэй зориулаад дахиад тэр сэдвэрээ одоо мэрэг хийе гэж бодсон. Тэгээд өнөөдрийн мэрэгэн сэдв маань болохоор түүний таныг гэх сэтгэл гэсэн утгатай юм хайр дурлалын сэдвтэй мэрэг хийнэ. За таны бодож байгаа тийм романтик харилцаатай байгаа хүн чинь таныг ерөнхийдөө юу гэж одоо тийм таны гэх сэтгэл юу юм бэ гэсэн юм сэдвтэй мэрэг хийнэ. За ингээд та нарын маань урд 3 групп нь ингээд харагдчихээн сонголтын групп. За эхний групп нь болохоор энэ эргэхээ гэсэн юм үзүр. За тэгээд ийм алуу өнгийн чулуу байна. Эргэхээ. За хоёрдугаар групп нь болохоор энэ зан. За тэгээд ийм хар чулуу байна. За 3 дугаар групп нь болохоор энэ туулай. За юм ягаан юм цэнхэр юм өнгийн юм чулуу байна. За тэгээ та нар маань хамгийн их таалагдж байгаа, татагдж байгаа группээс сонгоод тэгээ онцлогоо хүлээн авч үзээрэй. За бүгдээрээ 1-р группээс онцлогоо эхлэе. За 1-р групп. За 1-р группийн хүмүүс юм аа. За бодож байгаа хүн тэдний юу гэж боддог вэ? Гэхдээ юу гэж боддог вэ? Яа түүний гэсэн сэтгэл нь ямар вэ гэсэн гэдгийг харцгаая. За түүнийхээ сонгосон юунаас харахад болохоор хүзрнөөс харахад болохоор юу байна? Эргэхээ хүзрийг сонгосон байна. Тэгэхээр тэр хүнд нэг тийм таны гэсэн сэтгэл нь тэр хүнийх нэг тийм одоо баригддггүй юм шиг нэг тийм одоо баригддггүй гэдэг нь юу гэж байгаа юм бэ гэх юм бол тэр хүн тийм тодорхой биш мэдрэмж төрүүлдэг юм шиг тэр хүний таны гэх сэтгэл нь тийм нэг тийм найз нөхөд юм шиг нэг тиймэрхүү энерги гарч ирээд байх юм. За хэдүүлээ tarot картнууд харцгаая. Тэгээ нэг тийм хэцэг цаг энэ таныг бодохоор энэ хүн нэг тийм юутай байдаг контракт гэдэг ч одоо юм гэрээ мэрээтэй гэхээр сүнсний гэрээтэй юм шиг ийм мэдрэмж төрж юм байна. Тэгээ та хоёрын хувьд эсвэл ийм одоо ажил хэргийн шуумаар бие биентэйгээ танилцчихсан хүн юм бол эсвэл одоо networking хийж ахтаа ч юм уу тийм байдлаар танилцчихсан. Тэгээд энэ хүний таныг их бас ингээд сэтгэл нь ингээд өөрчлөгдөж байж бас болно. Баах найзууд байдаснаа романтикаар хардаг болсон ч юм уу Түүний сэтгэл нь тиймэрхүү харагдаж байна. Энергийн хувьд. За тэгэхээр Марс буюу хангараг гарч ирсэн байгаа. За хэдүүлээ астро шоуноос бас мэдээлэл авъя. Астро шоуноос бас мэдээлэл авчихъя. За хилэнцгийн орд Нептун за тэгээд 3-р гэр гарч ирсэн. За тийм юм шиг байна. Ер нь жоохон ажил хэргийн холбоотой танилцсан. За эсвэл нэг сурлага хөдөлмөр гэж байгаа танилцсан. За эхлээд нэг тиймэрхүү албан ёсны байдалтай байжснаа. Тэгээд ерөнхийдөө романтик нүдээр хардаг болсон. За ийм хүн байна.
За тэгээд энэ хэсэг ингээд таны одоо тэ нөгөө хүнтэй чинь нөхцөл байдал нь таарж ах юм бол мэргэжлүүлээд үзээрэй. Тэгээд тааргүй ах юм бол өөр групп ба сонгож болно. За хэдүүлээ уншилгаа хийя. За тэгэнгүүт за энэ хүн та хоёрын хооронд болохоор юм дурлалын гурвалжин ч юм уу за ийм хүү зүйл болсон байж магадгүй. Яг тэгвэл Three of Swords буюу 3-ын сэлэм. За тэгээд энэ дээр Devil card нэр энэ дээр болохоор ингээ 3 хүний зурагтай байхгүй. Тэгээд ингээд буруу хараад гараад ирсэн. За тэгэнгүүт тиймэрхүү үйл явдал болсон байж магадгүй. За тэгээд энэ хүн ингээд ерөнхийдөө нилээдгүй одоо ингээ өнгөрсөнд таныг эргэлзүүлж исэн хүн байж болно. Тийм нилээн эргэлзүүлж исэн. Тэгээд бас энэ хүний одоо ийм докторгүй таны одоо ингээ харилцаагаа ингээд альбесны болохгүй байгаа байдал нь таныг нилээн саналгасан. Тийм тэгээд энэ хүнтэй ингээ салжиж болохгүй, нийлжиж болохгүй нэг аюу жоохон хэцүү нөхцөл байдалд энэ харилцаанд байсан гэж үл ерөнхийдөө гарч ирж байна. Тийм тэгээд энэ та хоёрын харилцаанд болсон зүйл маань бас та хоёрын харилцааг илүү одоо ингээд нэг төрлийн юм чаленж маягийн зүйл болсон байна. Тэгээд энэ харилцааг илүү одоо авалтай байсан бол эрвэхий болгох чиглэлтэндээ илүү одоо та хоёрын харилцааг дараагийн түвшинд тавиачих. За ийм сорилт байсан гэж бол харагдаж байна. Тэгээд энэ сорилтыг ч та хоёр маань бас нэлээдгүй сайн ингээд даван туулж чадсан байгаа бол харагдаж байна. Тэгээ өнгөрсөнд ерөөсөө та хоёр маань энэ хүн ингээд тантай ингээд нэг тийм сэтгэлтэй юм сэтгэлгүй юм шиг нэг гарч ирээл нэг байхгүй болоо л гэсэн тий нэг тийм одоо орчин үед бол нэг situationship гэж аягүй их нэрлэдэг тий ингээд тэгээл ингээд аягүй их ингээд юу яаж мадаг ярьж мэрдэг ингээд одоо юу гэдэг энэ залуучуудын дунд бол ингээд story reply аягүй хийдэг ч юм уу тий ингээд chat мод маш их бичдэг ч юм уу бичлэлцдэг ярьдаг мөртлөөсөө яг ингээд харилцаагаа албасны болохгүй айгүй удаа явцсан. Тэгэл та ингээд маш их хүлээсэн байна л да энэ хүнийг яг ингээд намайг сонгох юм болов яах юм бол энэ харилцаа ер нь цаашаа явах юм уу үгүй юм уу энэ ерөн яг миний soulmate муу юм уу эсвэл зүгээр юм karmic те надад ингээд хичээл заах гэж ирсэн ийм харилцаатай хүн юм уу гэж маш их удаа ингээд бодсон байна л да. За тийм ингэсний дараа бол энэ хүнийг явал та өөрийнхөө soulmate гэж одоо ингээд мэдэрч эхэлсэн байна. Тэгээ та хоёрын харилцаа ч гэсэн ерөнхийдөө ингээд нэг нуугуу ярилцаад тий. Тэгээд би нөгөө хүн чинь гэсэндээ танд би ингээд яг чамд ингээд сэтгэлтэй юм байна гэж ингээд ирсэн ч юм уу. За иймэрхүү дүр зураг бол надад ингээд энэ картуудыг хараад бол тэгж бодогдлоо. Тэгээд энэ хүн нь өөрөө айгүй тийм юу хүн байна. Ус орд маш та умгаалсан юм хүн байна. Хилэнцгийн орд, тэгээ мэлхний орд, за эсвэл нөгөө юуны орд гэдэг тий. Загсны орд ч юм уу тий. За тийм байна. Тэгээ энэ дээр бас ихрийн орд гэж гарч ирсэн бас агаар махад бас нэлээдгүй бас харагдаж байна. Сэлэмний энергиуд бас их байгаад байгаа. За тэгэнгүүт та хоёрын маань харилцаа ерөнхийдөө маш юм одоо гүн гүнзгий түвшний юм харилцаа бол байна. Тийм. Тэгээ тэр хүний одоо таныг гих сэтгэл гэх юм бол тэр хүн бол танд сэтгэлтэй хүн байна. За тэгээ та хоёрын харилцаа бол ингээд юм одоо дардан харилцаа бол биш байна. Ерөөсөө юм одоо нэгээ чаленж хийсэн, нэгээ илүү дараагийн түвшинд аваачих гэсэн тий. Тэгээд өөртөөхөө болон харилцаа тэгээ нөгөө хүнийхээ одоо юм хорт зуршилж байт юм уу эсвэл юм хортой зүйлийг ингээд салахыг ингээд хичээсэн ч юм уу. Нэг илүү одоо юм эрүүл харилцаа, эрүүл ингээд амьдралын хэв маяг майндсеттэй болоход нь чиглэсэн за ийм харилцаа байна. Тэгээд та хоёрын харилцаанд ийм зүйлүүдээс гадна маш их юм романтик байдал бас ингээд харагдаж байна. Тэгээд энэ хүнтэй уулзснаар таны амьдрал ингээд аюу ингээд уурагшилсан. Ерөнхийдөө ингээд одоо ингээд энэ ингээд картуудыг харангуут ингээд жоохон токсик гэсэн иймэрхүү юмнууд гарч ирж байгаа ч гэсэндээ яг ингээд том зургаар нь харах юм бол энэ хүн таны амьдралд гарч ирснээрээ одоо таныг аргашин чангаасан биш илүү одоо ингээд уурагшин ингээд чиглүүлсэн нэгээ ингээд дэмэнсэн байдалтай ийм харилцаа байна. Тэгээд энэ хүний таныг сэтгэлж гэсэндээ танд бол яг өмнө зүрхнээсээ юм сэтгэлтэй. Гэхдээ өмнө нь бол ингээд таныг бол нэлээдгүй жоохон ингээд шахалуулж байсан, хүлээлгэж ойлгомжгүй байдал үүсгэж байсан. За ийм хүн байна гэж бол гарч ирлээ. За нэг энэ хүний таныг гэх сэтгэл бол нэг иймэрхүү байна. За тэгээд би нэмэлтээр гинэ дахиад энэ хүний талаар асууя гэж бодлоо. За энэ харилцаа юу гэм энэ хүний яг энэ үнэн сэтгэл нь
Одоо энэ дээр үл ингээл өмнө нь иймэрхүү байгаа л одоо ингээд ерөнхийдөө сайжирсан байгаа дүр зураг харагдаад байгаа хгүй. Тэнгүүд энэ хүн маань ирээдүйд бас ямархуу байх, ойр ирээдүйдтэй ерөн цаашдаа ямархуу төлөвтэй байх юм бэ гэдгийг үзээ харъя. Өнгөрсөнд бол ингээд жоохон таагүй байгаад байсан байна шүү дээ. Тэнгүүд одоо ингээд буцаа гайгүй болж байгаа энэ нөхцөл байдал нь ерөнхийдөө цаашдаа ингээд хэр үргэлжлэх байна вэ? Цаашаа бас яахаар байна вэ гэдгийг нь бол харъя гэж бодлоо. За Knight of Cups, Five of Pentacles. За King of Wands. За энэ хүн бол ингээл ирээдүйд за энэ Five of Pentacles үзрийн за энэ хүн ингээд өмнө нь одоо ингээд Knight of Wands байсан байхгүй. Knight гэдэг чинь одоо баатар гэсэн үг те. Тэнгүүд ирээдүйд ингээд King of Wands болно. Энэ хүн маань арай илүү одоо mature болно гэж ярьдаа шүү дээ. Одоо илүү ингээд төлөвшсөн байдалтай ирээдүйд ирнэ. Тэгээд тэгж ирэхтэй болохоор танд ингээд би ингээд чам сэтгэлтэй хайртай дуртай гэд ирэх боловч бас нэг тиймэрхүү одоо ингээд энэ хүн ингээд бүрэн өөрийгөө ингээд лэмжлээд ч юм уу бүр яг ингээд тэгж ирэхгүй л дээ жоохон баг зэрэг юм асуудлууд бол байна. Тэгээ та бас энэ хүнд ингээд за би ингээд яах вэ одоо ингээд хүлээсээр л ах уу энэ хүн өмнө тэгтээ яг уу бүр одоо ингээд өмнөхөө те ингээд бодох юм бол хамаагүй дээрчсэн байна. Гэхдээ бас баг зэргийн одоо гинти энэ хүний өөрийн гэсэн одоо ингээд итгэл өөртөө итгэлгүй байдлаас нь болсон ч юм уу юмрхүү харилцааны юм сөрөг зүйлсүүд бол гарч ирэхийг бол үгүйсэхгүй байна. Тэгэхээс бол энэ хүний яг таны гэсэн сэтгэл нь бол үнэхээр одоо танд бол сэтгэлтэй хүмүүс юм байна. Тэгээд ингээд ирээдүг харахаар ингээд бас өөрийгөө тэ өөр дээрээ ингээд бас тодорхой хэмжээнд ажилласан найтаас ингээд king болоод тэ ноён болоод хаан болоод ингээд твсэн байгааг нь харахад бол энэ хүн бол хичээл зүтгэл гаргаж байна. Гэхдээ стил яг баг зэргийн асуудлууд бол байна гэд бол харагдаж байна. За ингээд дахиад нэг хідэн ордууд харъя. Сая матар байна. За хилэнц матар. За хумхын орд гарч ирсэн. За тэгэхээр хилэнц матар хумхын орд ингээд та хоёрын маань нарсаар мандалт орд байж болно. Гэхдээ энэ мэрэгэн ингээд хоёрт маань ингээд хаарж байгаа юм бол ерөнхийдөө тэгээд зөв группээ сонгосон гэсэн үг шүү. За ингээд ерөнхийдөө уншлах нь дуслаа. Тэгээд хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзцаая. Баярлалаа. Баяртай. За хоёрдугаар группийн маань уншлагатай төвтөмөр л за та нар маань энэ зааны хөдрийг сонгосон байгаа картыг зааны картыг ингээд тавьчих. За тэр хүний таныг гэх сэтгэл юу вэ? Гэдгийг хэдүүл харцгаая. Тэр хүний таныг гэх сэтгэл юу вэ? За заан гарч ирсэн гэхээр бас айгүй заан ч өөрөө одоо таныг бол маш юм юу гэж хардаг юм энэ хүн маань. За юм бөөксөртэй дээрээс нь айгүй тийм мэрэгэн ухаантай ухаалаг танаас айгүй их зүйл суралцдаг гэж бодд юм энэ хүн. Тантай байхад ингээд айгүй их тийм их зүйл ингээд суралцдаг гэж байна. Тийм Mercury 3 дугаар гэр дээр гарч ирсэн. За тэгээ дээрэс нь хажуугаар нь 4 дугаар гэр гарч ирсэн. Тэгэхээр үгүй 4 дугаар чакра гарч ирсэн. 4 дугаар чакра зөвхөн зүрхэн чакра байдаг. Тэнгүүд энэ хүн бол танд бол сэтгэлтэй хүн байна гэсэн үг. Хоёрын дунд хайр сэтгэл байдаг тийм. Тэгээ дээрэс нь хайр сэтгэлийн хажуугаар бас маш их юм одоо friendship нөхөрлөл бас байна. Хажуугаар нь нэгнийгээ маш сайхан ингэж найзалж нөхөрлөж чаддаг гэж энэ хүн бодд юм байна. Нэг би бороо орлоо биш. Маш сайхан нөхөрлөж чаддаг гэж бодд юм байна энэ хүн маань. Тэгээд ингээд юу ямар нэгэн зүйл ингээд солилцох ч юм уу ярилцахад маш одоо юутай байдаг. Амар байдаг. Хүн дан ганц ингээд романтик харилцаа биш те. Өөр байдлаар харилцах ч гэсэн айгүй таарч тохирдог гэж харт юм байна. Тоор нөө багаасаа би нэг таньдаг байсан хүмүүсэж бол бас одоо багын найзууд ч гэдэг юм уу те эсвэл 10 жилээсээ хамт найзлсан ч гэдэг юм уу. За иймэрхүү нэрийг бас харагдаж. За энэ карт бол гарч ирэхийг хүсэж байгаа юм байна. Түүнээс гарч ирсэн.
Юуны таник гэх сэтгэл үү? Дор гүрбийг сонгосон. Нэг гэсэн. Сэтгэл үү? За. Аюу тийм албан ёсны нэр харагдчихна. За мэлхийний орд санчир гараг. За нэгдүгээр гэр дээр гэж гарч ирсэн байна. За тэгэхээр за энэ хүн хоёр би биендээ сэтгэлтэй мөртлөө энэ хүн эсвэл заяа тань сэтгэлтэй мөртлөө аюу тийм гаднаа хүүтэн хандлага гаргадаг байдал ингээ харагдчихэв. Уг нь ингээд чакра дөрөвдүгээр чакра зүрх сэтгэл найгуу нээлттэй таны гэсэн сэтгэлтэй байгаа ийм энергитэй байгаа мөртлөө энэ хүн өөртөө одоо ингээд танд харуулж байгаа ч юм уу тэ өөрийгөө бие авч байгаа танд илэрхийлж байгаа байдлаараа болохоор ерөөсөө ингээд тань сэтгэлгүй юм шиг тийм байдлыг ингээд хандлагыг харуулд юм байна. Зүгээр ингээд та барыг энэ хүнийг намайг бол нэг тэгэж одоо романтик нүдээр хардггүй байх дөө гэж боддог ч юм уу тэ ийм байдал харагдчихэв. Тэгээд танд болохоор ингээд төрүүлж байгаа мэдрэмж нь ингээд энэ хүнийг л тийм нууцлаг тэгээд ингээд айгуу тийм юм нүг сэтгэл хөдлөлөө нэг гаргадгүй хүмүүс байдаг шүү дээ. Айгуу тийм ер нь л ингээд лаз жаргалтай байсан ч нэг л царай гараа. Ингээд амьдрал нэг зүг байсан ч нэг л царай гараа ч юм уу ингэж байж идэг ийм хүн байна. Тэгээд яагаад гэх юм бол энэ дээр бас ингээд санчир гараад ирсэн аахгүй. Санчир гарагч өөрөө айгуу тийм одоо юу байдаг I'm cold тэ ийм хүйтэн хамгийн хүйтэн гараг гэж бол яригддаг. Тэгэхээр үл ийм хүүтэн жоохон vibe-ийг танд өгдөг те ийм хүн байна. Тэгээ энэ дээр энэ картын гэсэн энэ hermit ч өөрөө бас ийм жоохон ганцаардмал дуу. Ганцаардмал нь тааш ерөн жоохон нэлийн тотогшоогоо энэ хүн бол нэг тийм ийм их олон юм ярьж мараад байдаггүй. Тэгээд ерөнхийдөө маш юм логиктэй энэ King of Swords ч гэсэндээ тэгээ дээрэс нь хоёр king гарч ирсэн. Нөгөөт нь King of Wands гарч ирсэн. За тэгээд үүнийхээ хажуугаар бас ингээд энэ хүн хэдий тиймэрхүү боловч гэсэндээ тань руу бас ингээд аягүй одоо ийм одоо хоёлын күүд их хүүц гэдэг юм уу аягүй их тийм одоо болцоонуудыг зохион байгуулдаг ч юм уу тэгээд та тэр байдлыг ингээд харахаар за энэ хүн бас надаа сэтгэлтэй ч юм болов уу гэсэн бас иймэрхүү юу бол ингээд төрдөг байна. Танд өөрт чинь ер нь жоохон та энэ группийг сонгосон хүмүүс маань арай нэг харилцаа нь аль бисны болоогүй ч юм уу за эсвэл ингээд аль бисны болцсон хүмүүс бас байж магадгүй зүгээр яг хөө энэ хүнтэй байх харилцаа нь нэг тийм ингээд байгаа хандлагыг харахаар ингээд нэг надаа тий сайн биш ч юм шиг тэгсэн ирнээсээ ингээд үйлдэлүүдийн одоо ингээд зарим зүйлсүүдийн ингээд юмд айгүй нухацтай хандаад байгаа энэ харилцаагаа айгүй нухацтай авч үзэж байгааг ингээд харангуут болохоор надаа айгүй тийм сайн юм шиг тий сэтгэлтэй юм шиг ер нь жоохон иймэрхүү хүмүүс энэ группийг сонгосон байна. Тэгээд энэ доотлын энерги дээр ч гэсэн Emperor card гарч ирсэн аахгүй. Тэгэхээр ингээд энэ хүн бол маш юм эргэтэлэг энергитэй юм хүн байна. Тэгээд энэ гүрүү энэ мэрэг үзэж байгаа хүмүүс бас ихэнх нь эмэгтэй хүмүүс угаасаа байдаг. Тэгээд ерөнхийдөө эрэгтэй хүмүүсийн талаар л бодож идэв. Тэгэхээр бол энэ хүн нь бол маш юм одоо буур сууртай, ноён нуруутай, за ийм эрэгтэй хүн байна. Тэгээ гаднах ингээ биеийн хилэмж юм юугаараа ингээд жоохон хүндий хандлага гаргадаг ч гэсэндээ энэ хүн бол танд бол үнэхээр ийм зүрх сэтгэлтэй юм хүн байна. За тэгээд өнгөрсөнд ингээд хоёрын харилцаа жоохон ингээ юу байсан байж магадгүй одоо ингээ жоохон тогтургүй ч юм уу те ингээд яг ингээд юу гэдэг нэг тийм одоо ингээл зарим хүмүүс ингээл учраал танилцал 3 сар болоод хүүхд мөхтэй болоод тэгэл ингээл айгуу гоё ингээл хурдан харилцаанд бүтээл ингээл явждаг хүмүүс байдаг шүү дээ. Тааны маань хувьд болохоор жоохон юм одоо саад дотгортой байсан байдал ингээ харагдаж байна. Тэгтээ өнгөрсөнд одоо л энэ энерги нь ерөнхийдөө тавирсан тий Six of Swords буюу одоо ингээд transition юм одоо шилжилтийн үе дээр явж байгаа байхгүй юу. Тэгээд одоо ингээ утгагүй ингээ хоёрын харилцаа ерөнхийдөө гоё ингээд дардан болоод ирэхийг бол билэгдэж байгаа юм байдал харагдчихээн. Тэгэхээр өнгөрсөнд жоохон тиймэрхүү байсан байж магадгүй одоо ингээд ямар нэгэн одоо ингээд тойрын зүгээс биш тойр бибидээ сэтгэлдгүүдээ ингээд болохгүй байгаа биш одоо юу гэдэг нөгөө хүн чинь хол зайд байх хэрэгтэй байсан байдаг ч юм уу эсвэл ингээд та энэ хүнээсээ хол байх хэрэгтэй болсон ч юм уу за ямар нэгэн байдлаар ингээд өөр гадаад хүчин зүйлийн нөлөөгөөс энэ хүнтэйгээ ерөнхийдөө нийл чаддаггүй байгаа байсан байдал жоохон юм одоо хязгаарлалт энэ харилцаанд байгаад байсан байна. Тэгээ ерөнхийдөө одоо бол тэр байдлаас ингээ гараад явж байгаа. Тэгээд энэ хүмүүс энэ группийг сонгосон хүмүүсийн хувьд бол би хараахан хосболт амьдаагүй байгаа хүмүүс болов уу гэж бодож байна. За хос болсон хүмүүсийн хувьд гэх юм бол жоохон харилцаа нь ингээд саяхныг хүртэл ингээд нэг тийм аюу тийм ганцаардсан ч юм уу тий ингээд хоёулаа хамтдаа байгаа мөртлөө ингээд нэг тийм жоохон хол байгаад байгаа
байгаа юм шиг иймэрхүү ийм сорилтын үе дээрээ явж байгаа ийм харилцаа байсан болов гэж бол харагдаж байна. За тэгээд энэ хүнтэй холбоотой би өмнөх групптэй бас ойрын ирээдүг ингээ харж өгсөн. Ерөнхийдөө энэ харилцаа одоо ингээл харж байхад бол ингээд сайт дуруудаа ингээд аваад ингээд дараагийн үе шат руугаа ингээд гарч явж байгаа байдал ингээд харагдаж байна гэдгийгсэн шүү дээ. Тэнгүүд ер нь та хоёрын маань одоо энэ дараагийн ойрын тэ ирээдүйн ирэх төлөв ерөнхийдөө ямар хөө байна вэ гэдгийг хэдүүлээ харцгаая. За хоёрдугаар группыг сонгосон хүмүүс маань бодож байгаа хүн ирээдүйд харилцаатай байгаа ямар хөө байхад байна вэ? Харилцааны төлөв ямар байна вэ гэдгийг харцгаая. За энэ хүнтэй дахиад лембер гарч ирж байгаа юм сонирхолтой тий. За тэнгууд энэ хүнтэй та хоёр маань өнгөрсөнд болж исэн хитүү зүйлсүүд те сэтгэлийн шархууд нэгээ гомдоож исэн. За эсвэл өөртөө бүр цаана бага насны шархч байдаг юм уу? За тиймэрхүү зүйлсүүдэд маш гоё эдгэж байгаа. За ийм эдгэрлийн үе шатн дээр ирнэ гинэ. Одоо ингээд ойрын ирээдүйд те энэ хүний дараагийн chapter бол ерөөсөө та хоёр маань маш их зүйлсүүдийг хамтдаа ярилцсан. Маш их одоо хамтдаа ингээд сэтгэлээ нэг тэгээ ингээд уйлаа тэгээ сэтгэлээ онгойлгоод ингээд суух цаг хугацаа ирнэ. Тэгээд энэ цаг хугацаа нь өөрөө маш healing буюу одоо юм гоё эдгэрэх юм одоо процессыг чи маш гоё ингээд хуудцгаж өгнө гэж бол гарч ирж байна. Тэгэхээр бол энэ хүнтэйгээ та хоёр маань ингээд нэгээ гоё ангаах гэж нэгээ гоё сэтгэлийн шархнаас нь чөлөөлөх гэж одоо ингээд юу ятсан тий шархалсан зүрхийг нэмжлэх гэж би бинтэйгээ ерөнхийдөө учирсан за ийм гоё холбоотой хүмүүс байна. За тэгээд өөр ямар хүү нэрэг зөвхөлж байна гэдгийг харъя. За нумын орд, мэлхийн орд, за ихрийн орд гарч ирсэн. За нум мэлхий ихэр ерөнхийдөө та нарын маань нарсаар мандалтын ордууд байх боломжтой. За ингээд ерөнхийдөө уншлах нь дуслаа. Тэгээд та нартаа аз жаргал амжилт төсөө миний бичлэгийг үздэг та нартаа маш их баярлалаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай. За 3 дугаар группыг сонгосон хүмүүс маань уншлагатай цутай морил. За та нар маань энэ туулааны картыг сонгосон. За тэгээд энэ цэнхэр ягаан өнгийн чуулгыг сонгосон. За ишээ тавьчих. За ингээд 3 дугаар группыг сонгосон хүмүүс юм аа. Бодож байгаа хүний түүний сэтгэл юу вэ гэдгийг харцгаая. 3 дугаар группыг сонгосон хүмүүс юм аа. Бодож хүний түүний сэтгэл юу вэ гэдгийг харцгаая. За та нар маань юуны нэр юу? За сонгосон картаас нэглээд тайлбарлаад явж байгаа тийм. Тэнгүүд юуны юу л туулайг сонгосон байна. Тэнгүүд энэ хүний таныг их сэтгэл болохоор таныг аюу тийм өхөөрдөж одоо тийм одоо туулаач угаасаа аюу өхөөрх юмтай шүү дээ. Туулаа гэх юм надад аюу гоё мэдрэмж төрөддөг байхгүй юу? Аюу тийм хөөрхөн миний одоо туулаа гэхээр л бодогддог зүйл гэх юм бол маш эмгтээлэг гэж санийг хардаг байж магадгүй. Тийм хардаг байх. Тэгээд дээрээс нь аюу зөөлөн юм эмгтээлэг гэнэрхтэй. Тэгээд багын юм аим хаач үгүй юм тий. Тэгээд таныг ингэж одоо хамгаалмаар, халамжилмаар за ийм нэрэг аюу их төрдөг юм энэ хүн. Таныг гэсэн сэтгэлээр таныг бодохоор энэ хүн би нэг буруу хавчлаа sorry. Тийм. За. Группыг сонгосон юм аа. За яа. Энийг сэтгэл үеийг харцгаа. За. Энэ хүн хэрвээ тантай одоо ингэж хөтлөө харилцаагаа аль бишний болгоогүй бол тантай аюу нийлэх гэж боддог байдал харагдаж байна. Тэгэхээр үл мэдээж тань сэтгэлтэй гэсэн үг.
Тийм. Тэгээд та хоёрын дунд юм дундын найзууд айгүй их байдаг гэж магадгүй нэг community-тэй юм тий. Дундын найз нөхөд ажлын хамт олон ч үт юм уу. Дундын танилуд ихтэй ч юм уу. За ийм байдал харагдаж байна. За энэ сэрнэ усаас тодруулж. Сэрнэ усаас check. За. За тэгээд энэ хүнтэй харилцаа ерөөсөө жоохон юу байгаад гэсэн байна. Бас нэг жоохон эхэлчихгүй тий яг альбисны болохгүй байгаа ч юм шиг ийм байдал бас харагдаж. Сая харъя. Нар 5 дугаар гэр Сяхрын ордон дээр гарч ирсэн. За тэгэнгүүт за энэ хүний таныг гих сэтгэл гэх юм бол ер нь ингээд өмнө нь гэх юм уу? Өмнө нь ингээд энэ хүн энэ харилцаанаас аягүй их цугтдаг байсан байж магадгүй одоо. Эсвэл ингээд таныг ингээд яг юм амьдралын яг юм хамтрагчаараа харж чадахгүй байсан ч юм уу. Ийм байдал харагдаж байна. Тэгээд таныг яг энэ миний одоо юу яг юм partnership тэ яг юм одоо гэр бүл болох боломжтой хүмүүс мөн хэсэгт жоо хэрэгжилжсэн ч юм уу. Ийм байдал ингээд харагдаж байна. Тэнгүүд энэ нь яг тантай холбоотой байснаг үгүй. Энэ хүний өөрийн юм дотоод шарахтай холбоотой зүйл байсан. Тэгээд энэ хүн тэр шархаа одоо бол ингээд эдгээсэн байгаа л харагдаж байна. Тийм учраас энэ харилцааг ингээд аль биесний болгоё. За энэ бол ингээд ийм serious байх боломжтой ийм харилцаа юм байна. Тэгээд энэ харилцаанд бас ингээд эхлэл бас тийм юм найдвар бол байгаа юм байна. Би энэ хүнтэй ингээд маш одоо тий гоё ирээдүг бүтээгээд ингээд цаашаа явах бол ийм итгэл найдвар бол тий ийм зүйл бол надад ингээд харагдаж байна гэж бол бодож байна. Тэгээд дээрэс нь та хоёрт маань юм гоё өөр хүүхэд бас ингээд заяасан ч юм уу ингээд заяах гэж бас магадгүй. Тэгээ та хоёр ингээд өөртөө болохоор ингээд өөрсдөө ингээд бэлэн биш гэд жоохон бодож байгаа. Жоохон энэ одоо өөр хүүхдийн тал дээр жоохон юм anxiety-тэй ч юм уу тий хүүхдээ болохоос айдаг хүмүүс айгүйх байдаг шүү дээ. Тиймэрхүү ч юм уу. Тэгээ яа гэвэл энэ тэгээ full card маань болохоор энэ хоёрын доор гарч байгаа юм гоё хөөрхөн хүүхдийн карт маань. Тэгээ энэ дэр ингээд айцсан маад байхгүй айцсан. Тэгээд ингээд 2 to the 4 гарч ирж байна гэдэг чинь өөр ингээд төлөвлөгөөс хүүхэд төлөвлөгөөс айж ин цутааж ин гэсэн утгатай юм болоо явчихж байна гэж бол би харж байна. 5 дугаар гэр маань өөрөө бас хүүхдийг илэрхийлж байдаг. Нар ч өөрөө бас хүүхдийг илэрхийлж байдаг. Хүүхэд шинэ эхлэл тэгээд амьдралын гоё юм томоохон одоо юм одоо хүмүүний амьдралд одоо хүүхэд гэдэг бол ингээд ямар ч ингээд юу штэ ингээд юу гэдэг мэддэхгүй гэх юм уу ингээд аав ээж хинч байж үзээгүй байдгаал байж үздэг зүйл учраас жоохон мэддэхгүй зүйлээсээ хүн ч угаасаа цаанаасаа жоохон юм айцтай байдаг ч юм уу тий. За иймэрхүү байдал ингээд ерөнхийдөө та хоёрын маань харилцаанаас бол харагдлаа. За тэгээд энэ хүн та хоёр бол энэ хүний таныг гих сэтгэл гэх юм бол яг ингээд одоо ингээд энэ хүн ингээд танд хайртай майртай гэсэн утгатай юмнууд юу ч гарч ирээгүй байгаа байхгүй юу. Тийм ерөөсөө ингээд энэ хүний хувьд бол ингээд та ингээд энэ хүнийг эдгэрхтэн маш их тусалсан. Тийм. Тэгээд энэ хүн бол ингээд бодохдоо за би энэ хүнтэй л ингээд яг ийм serious харилцаатай байхад бол юу хүн юм байна. Тэгтээ ийм жоох айцтай гэхээр юу хэлтүүлээ. Яг энэ хүний одоо яг юм үнэн сэтгэл юу вэ гэж би бол асуумаар санагдаж байна. Энэ хүн бол тантай ирээдүйг бол ингээд төлөвлөж хараад бол хэлсэн. Тэгтээ нэг тийм жоохон айцтай байгаад байгаа. Тэгтээ тэр ер нь мэдрэмжүүд айгүй их тавираад тантай ингээд байсаар агаад айгүй тийм хийл хийж байгаа ч юм уу те. Ийм байдал бол харагдаж байна. Хийл хийж нэг нь болохоор эдгэрж байна гэсэн үг. Тэгээ энэ хүн өөрөө бас айгүй тийм хайр сэтгэл одоо ийм юу гэхээсээ илүү одоо сэтгэл мэдрэмж гэхээсээ илүү ийм материаллык зүйлд айгүй бас ингэж тулгуурлаж шийдвэр гаргадаг хүн байж бас магадгүй харагдлаа. Яг л нөхрийн орд гарч ирсэн байхгүй нөхрийн орд ч өөрөө ийм одоо материаллык зүйлийг ингээ илэрхийлж байгаа. Тэгээ дээрээс нь дээрээ Ace of Pentacles, Queen of Pentacles гэдэг айгүй их юм одоо газрын энергиуд гарч ирж байгаа гэрээд байгаа байхгүй. Тэгэхээр тийм байж магадгүй. Тэгээд миний хувьд ингээ сэтгэл мэтгэл
тэ гэсэн яг тийм юу гарч ирэхгүй байна гэдэг юм. Ерөөс ингээ усны картууд байхгүй байгаа байхгүй усны энерги. Тэгэхээр хэдүүлээ нэмэлтээр яг тэрийг нь харъя. За энэ хүний таныг яг үнэн сэтгэл нь юу юм бэ? Тэгээ энэ дээр бол ерөнхийдөө одоо энэ хүний одоо бодож явж байгаа мэдэрч байгаа зүйлсүүд ер нь цаашдын төлөвлөгөө таныг бодлууд нь ерөнхийдөө харагдлаа гэдэл би харж байна. За энэ хүний яг үнэн зүрх сэтгэл нь юу вэ те? Таныг тэрийг нь хэдүүлээ яг дахиад нэг хавшруулаад харъя гэж бодлоо. Айгуу тийм буур суурьтай газар мах баттай хүн байна. Дахиад ингээ пентакл үзэр гарч ирсэн байна. Гарч ирлээ. Яа. Дахиад пентакл үзэр. Яа. Юу ингээл амар тийм hopeless romantic гэдэг гэж ярьдаг шүү дээ. Тийм хүн бол биш байна уу энэ хүн бол. Тэр үг тийм хөрхийн бицэд нөгөө хүсэлээсэн гарч ирлээ. За танд бол хайртай сэтгэлтэй юм байна уу? Two of Cups үзэр гарч ирсэн. Two of Cups ч угаасаа ингээд ийм хоёр одоо нэг нэгэнд яг энэ тэнцүү хайртай хоёр хүн тэгээд угаасаа ингээд хондоо зөрүүлээд гой дарсуулж байгаа зү. Тэгэхээр бол тэн дээр бол ерөөсөө санаа зовлтгүй юм байна уу. Тэгээд энэ хүн гол нь ингээд аягүй тийм санхүүд мөнгөндөө маш их анхаардаг хүн байна. Тийм учраас одоо хин нэгэнд сайн боллоо, хайртай боллоо гэхээр одоо ингээд зарим залуучууд чинь тийм мэдээж шүү дээ. Ингээд би чамд хайртай дуртай юу ч хүн мэт гэх юм уу. Одоо юу ч хүн цаашийн зүгээр ингээд өөрийн гэсэн ядаж нэг жоохон хоримтлал тийм юм хүн байж л ямар ингээд чихэн дээр цэцэг ургуулаад хоёлаа миний ихнэр болооч юу болооч тэ хоёлаа тутаагаар яа тийм ч гэдэм үү. Аягүй их тэгдэг. Тийм биш байна энэ хүн. Маш юм уусууртай ханддаг. За хоёлаа ингээд тэгээд ихнэр болох те нөхөр болох хүн маш ингээд одоо юутай сонгодог нухацтай сонгодог те ийм гэр бүлийн харилцаа иймэрхүү зүйлсийг ингээд тоглоом гэж хүлээж авдаггүй маш ийм нухацтай ханддаг хос партнераа ч гэсэн те үнэхээр нухацтай үнэхээр шин сэтгэлтэй болоод харьцдаг ч юм уу зарим хүмүүс ч ингээд зүгээр 100 төдий ингээд хүмүүсттэй харьцдаг шүү дээ энэ хүн бол тийм зүйл алгаа тэгээд ерөнхийдөө хосын харилцаанд маш ерөөсөө ингээд яарч мардггүй өөрийнхөө санхүүгийн доктортой байдал амьдралын материалын зүйлстэй маш их санаа зовдөг тэгээд одоо маш их хоримтлал үүсгэж байгаа бас байдал энэ хүнээс харагдаж байна. Маш их ингээд шаргуу адилж байгаа, хөдөлмөрлөж байгаа. Тийм маш юм хөдөлмөрч адил хэрэгтэй юм хүн байна. Тэгээ танд бол хайртай. Тэгээ энийхэн шалтгаан гэх юм бол ерөөсөө ингээд өмнө бас ингээд энэ тал дээр нөгөө нэг агүй нөгөө нэг өөр энэ ингээд таныг ингээд романтик хамтрагчааг бэлэн биш гэж харахаас илүүтэйгээр бас энэ өөрийнх нь талаар бодол байсан байж магадгүй бас харагдаж зүгээр тань дээр ингээд mirror хийгээдсэн ч юм уу те талтад байсан ч юм уу ийм байдал ингээд харагдаж байна. Энэ хүн өөрөө ингээд өөрийгөө хангалттай одоо хосын харилцаанд ороход ийм мөнгө төгрөгтэй чадaltaй гэж хардггүй байсан учраас би болоогүй байна гэж энэ харилцааг жоохон динай хийж юу яадаг байсан ч юм уу те ингээд хоригддаг байсан ч юм уу. За ийм байдал бол харагдаж байна. Тэгээ энэ хүний таныг гэх сэтгэл бол үнэхээр үнэн сэтгэлтэй хайртай юм хүмүүс байна гэж бол гарч ирлээ. За тэгээ хэдүүлээ нэмэлтээр хитэн асуушгаа хийж үзье. За материал орд маш их одоо газар ортод бол гарч ирж байна. За тэгээ загсны орд гарч ирсэн. За тэгээ та хоёрын маань нар сар мандалт нь бүхэр матар загсны орд байх боломжтой бол харагдаж байна. Тэгээд ингээд ерөнхийдөө уншлагын дууслаа хэрвээ ордон таараагүй тэгтээ ингээд уншлагын таарсан бол зүгээрээ хамаагүй тэгээд унших хэвээр уншлагаа бол ингээд сонссон байна гэсэн үг. За тэгээд та нартаа миний бичлэгийг үздэгт маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцаая. Баярлалаа. Баяртай.